За сайн байцгаана уу бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. 12 дахь өдрийн бичлэгээр та бүхэнтэй уулзж байна. За өнөөдөр маш одоо чухал сэдвийн тухай ярихаар бэлдсэн байгаа. Буддын гүн ухааны их гол ном 5 ботын үндэс нь бэлэг пирамид мөн гэж альцсан байдаг бахнэ. За тэгвэл бэлэг пирамид гэдэг нь парамита буюу чанад хязгаарт хүрэхгүй хэмээсэн санскрит үг юм аа. Энэ нь оюун ухааны дээд хязгаараас давж гарсан гэсэн утгатай болоо. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хамтдаа бэлэг пирамид буюу парамита энэ талаар бичлэгээ сонсцгоё. За бэлэг пирамидын дотроо өөрийн үндсийг боловсруулах 6, бусдын үндсийг боловсруулдаг бодтой 4 гэсэн 2 хэсэгт хуваагддаг юм байна. Нийтдээ 10 бэлэг пирамид байдаг бахнэ. За тэгвэл бид бүхэн өөрийн сэтгэлийг өөрөө өөртөөгөө ажиллах гэсэн сэдвийн хүрээнд энэ видео бичлэгүүд маань хийгдэж байгаа учраас өөрийн сэтгэлийн үндсийг боловсруулах 6 бэлэг пирамидын тухай явж үздэцгээе. За өнөөдөр бол анхан өглөгийн чандад суралцахад нийт 4 хэсгээс бүрдэж байна. Өглөгийн мөн чанар, 2 дугаарт түүнийг үүсгэхэд орох арга, 3 дугаарт өглөгийн ангилал, 4 дугаарт тэдгээрийн утгын хурааталт. За нэг дотроо өглөгийн мөн чанарт 3 хэсэгт хуваагдж байна. Өглөг нь эд болон бие тэргүүтэнд үл хорогдон түүгээр өдөөгдөж буй хилээр цааш илгээж буй үйлдэл юм. 2 дугаарт өглөгийн чандад хүрэх нь өөрт харьяалагдах бие, эд буян бүгдээ харамлан барилгүй бусдад чин сэтгэлээс илгээж тэр төдийгүй гар хүрийг нь ч амьтанд зориулсан оюуны дадал төгсхийг хэлнэ. 3 дугаарт тиймээс өглөгийн чандын анхааран авлага нь өөрт өгөх зүйл байхгүй ч гэлээ илгээх сэтгэлийг олон үүднээс үүсгэн аривдуулахыг хэлнэ. За 2 дугаар хэсэгт түүнийг үүсгэхэд орох арга. 1 дугаарт өгч буй зүйлдээ хорогдсон эсвэл харамссан, хариу харсан сэтгэлгүйгээр чин сэтгэлийн гүнээс өгөх хэрэгтэй. 2-т үл өгөн хорогдсны гин мөрийг бодох. 3-т өглөгийн ач тусыг санах. 4-т үл зохилдох талыг хэрхэн боомлох. 2. Үл өгөн хорогдсны гин мөрийг бодоход дотроо 7. 1-т энэ бие нь ариун бусын хүрд ахын бие хэлж байна тийм ээ. Энэ бие нь үйл нисванысын эрхэнд байдаг өөрийн эрх үгүй ээ. 3. Энэ бие нь зүүд зэрэглээ мэт хуурмаг. 4. Бүхнийг орхиод магадтай үхэх нь гарцаагүй. 5. Эд олон байх тусам өөрөө идэх эрх үгүй. 6. Эдэд шунан хорогдвол нисванаас аривжина. 7. Эдэд шунан хоримтлуулснаар сахин хамгаалах айдас төрнөө гэсэн байна. 3. Өглөгийн ач тусыг санахад 4. Буйна хамаг амьтанд зориулвал амьтан нэг бүрт шүтсэн хэмжээлшгүй буян хураана. 2 дугаарт өглөгөөр эд агуурс төгөлдөр болно. 3 дугаарт өглөгөөр хойд ертөнцид амгалан оршино. 4 дугаарт өглөг өгснөөр гаслангаас сална. 4. Үл захилдах талыг хэрхэн боомлох. Өглөгөөс дороотуулн саадлах нөхрөөс зайлах. 2. Харамыг аривжуулах нөхрөөс зайлах. 3. Харам сэтгэл төрвөл бурхан багш өөрийн буй бүхнээ амьтанд өргөж бодийг бүтээсэн санаарай. 4 дугаарт өөрөө ч түүний араас суралцах сэтгэл үүсгэснээ санах. 5-д бодитгэлийн үүднээс бүхнийг амьтанд зориулж хаад шунаад байх нь зааны явдал мэт. 6-д бурхад бодисатва дээдсүүдийн өглөгийн зохиолыг үзүүлсэн намтар цадгийг унших. 7-д бие, эдлэл, буян бүгдээ амьтны тусад эргэлтгүй өгөх шийдэл сэтгэлийг олонтой үүсгэж бодоорой. 8-д нь идээ хувцсыг хамаг амьтны тусад эдэлж хэрэглэж буйгаар харах хэрэгтэй.
9-т нь сэтгэлээр өглөг өгөхөд сүсгэлэн суралцах. За 3-дугаарт нь өглөгийн ангилал дотроо 3. 1-т 6 дээд төгөлдрөөр өгөх. 2-т тус тусын өглөг. 3-т өглөгийн ангилал. Анхан 6 дээд төгөлдрөөр өгөхөд дотроо 6. 1-т бод сэтгэлээр сэтгэгдэн тулгуурлах. 2-т олон төрөл зүйл өгөх бөгөөд бод сэтгэлийг алдалгүй өгөх. 3-т хамаг амьтны ахуй болон эцсийн тусад өгөх. 4-т хоосон чанараар эзлэгдсэн оюунаар өгөх. 5-д өглөгийн буйнаа бодийн хутагт зориулах. 6-д муу сэтгэлийг 20 өгөх. 6 чанад төгөлдөр өглөг гэдэг нь дотроо 2. 1-р аливааг өгөх үйл нь өглөг. 2-т өгөх үедээ хувиа бодсон бодлыг хорих сахил. 3-т өглөгийн үеийн бэрхшээлийг хүлцэх. 4-т өглөгт үл мохох хичээл. 5-д бодис сэтгэлээр нэгэн үзүүр сэтгэлээр буйнаа зориулах самади. 6-д өгөгч, авагч, өгч буй зүйл 3-ыг илб мэт мэдсэн бэлэг ухаан. 2 тус тусын өглөгт 2 хэсэг байна. За 1-р эдийн өглөгийг гэргитэн. 2 номын өглөгийн хувраг. 3 өглөгийн өөрийн ангилалд 1-р номын өглөг. 2-т аюулгүйн өглөг. 3-т эдийн өглөг. 3 эдийн өглөгт 2 эдийг бодтоор өгөх өглөг. 2 санаа сэтгэлийн өглөг. Анхан эдийг бодтоо өгөх өглөгт 3 эдийг өгөх ёс. 2 өгч чадахгүй бол яахан. 3 өглөгийн саадыг хэрхэн ерөн төглөх. Анхан эдийг өгөх ёст 4 1 алинд өгөх орон. 2 алинаар өгөх санаа. 3 яаж өгөх үйл. 4 алинг өгөх эд. Анхан алинд өгөх оронд 10 байна. За 1-т өөрт тусалсан садан. Хорлогч дайсан. 3 завсрын бодгал. 4 сахил төгөлдөр бодгал. 5 сахил цалгайрсан бодгал. 6 өөрөөс доод. 7 өөртөө тэнцүү. 8 өөрөөс илүү. 9 баян бөгөөд жаргалтай. 10 ядуу бөгөөд зовлонтой. 2 алинаар өгөх санаанд 3 хэсэг. 1-р хамаг амьтны тусад бурхны хутгийг олох буйныг өглөгөөр төгсгөё. 2 анхнаасаа бодис сэтгэлээр амьтанд зориулсан учраас амьтны эдийг өөрт өгч байгаа хэмээн бусдын эдэд хуран мэдэх. 3 өглөгийн чандад хүрсэн бурхад бодис адваа нарыг сүслэн биширч суралцах санаа. 4 хорлогчдод асархуйн сэтгэлээр. 5 зовлон тонг инэрсэн сэтгэлээр. 6 эрдэмтэнд баяссан биширсэн сэтгэлээр. 7 өглөгөөр хураасан буйнаач мөн хамтад нь өгөөрэй. 8-д нь өглөгөөс үүсэх үрийг ч мөн хамтад өгөх. 9-д нь хариу харан гордохгүй санаагаар өгөх. 10-д нь тийм боловсролыг гордоогүй санаагаар өгөх хэрэгтэй. За 3 яаж өгөх үйлд 2 хэрхэн яаж өгөх вэ тийм ээ? За энэ дотор ямар үйлээр өгч болохгүй? Ямар үйлээр өгөх хэрэгтэй? Тийм ээ? За анхан ямар үйлээр өгч болохгүй вэ? 1-т яаруу бус гараа сунган өгөх хэрэгтэй. 2-дугаарт зовоон өгөх. 3-дугаарт ёс бус үйл хийлгэн өгөх. 4-дугаарт мууг эсвэл өгөхөөсөө хасаж өгөх. Тийм ээ? Дутуу үлдэгдлээ ч юм уу те. Тэр бол өглөг биш байх нэ. За 5 ачийг нь тоолон өгөх. За ийм ачтай учраас тэдийг өгнө гих зэргээр ч юм уу тийм ээ. За 6-ад нэг удаа өгч болохоор атал багаар гордоож өгөх. 7-д нь бусдын хүнийг булаан өгөх.
8-д нь эцэг их барлаг тэргүүдний эдийг хүчээр аван өгөх. 9-д нь бусдад хор болох аргаар өгөх. 10-т нь өөрөө лазагнан сууж бусдаар хийлгэх. 11-т нь муулж басамжилж ширүүн үгээр ичээн өгөх. 12-т Бурхны цаазалсан цаазтай харшлуулан өгөх. 13-т тухайд нь өгөхгүй цуглуулан өгөх. 2. Ямар үйлээр өгөхөд царай цогтой мишэн өгөх. 2-т хүндэтгэлээр өгөх. 3-т өөрийн гараар өгөх. 4-т цаг тухайд нь өгөх. 5-д бусдад хорлолгүйгээр өгөх. 6-д бэрхийг тэвчин өгөх. Мөн бусдыг өглөхт оруулан өгөх. 2-т өөрөө идэггүй ч байсан урлал болон үйлээр бүтээн өгөх. 3-т бусдад өглөгийн тусыг таниулан өгөх. 4-т эдийн сайныг нь өгөх. Идэд 2 нэгт өгч болохгүй эд. Өгч болох эд 2 янз байх нь байна. За анхан өгч болохгүй эдэд юу ордог вэ? Нэгт нэгүүлслийн сэтгэл ариусаагүй үед өөрийн махыг өгч болохгүй. За 2 дугаарт өчүүхэн хэргийн тулд биеэ өгч болохгүй. 3 дугаарт шулмаар эзлэгдсэнд эдийг өгч болохгүй. 4 галзуу болон сэтгэл хямарсанд эд өгч болохгүй. 5 эдэний үлдэгдэл болон бохир эдэг өгч болохгүй. 6 иддэггүй эдэг нь өгөхгүй. 7-д бусдад эзлэгдсэн болон ачийн хариуг эс санагчдад эрхэм зүйлээ өгч болохгүй. 8 маш их шуналтай болон цадчхаад идээ гуйгчдад өгч болохгүй. 9-дүгээрт номыг эд мэт үздэг хүнд ном өгч болохгүй. 10-т бусдад хорлохоор гуйсан мэс тэргүүтэй зүйлийг өгч болохгүй. 11 хилэнц хураах зүйл өгч болохгүй. 12 хэн нэгнийг дургүй байхад нь бусдад юмыг нь өгч болохгүй. 13 муу заяаны шалтгаан болохгүй тоглоомын зүйл болон бусдад хорлолгүй бол газар тэргүүтэнг өгч болно. Муу заяаны шалтгаан болохгүй тоглоомын зүйл болон бусдад хорлолгүй бол газар тэргүүтэнг өгч болно гэж юм тийм ээ. За 2 дугаар хэсэгт өгч чадахгүй бол яах дотроо 2. Нэгт харам төрвөл мөнх бусыг санан сэтгэлийн баясгал хүртэх болон буйныг хураах ба хойно үл гимших болон эдэд үл хорогдон үхэхэд ч тустай. 2. Тийм бодсон ч өгч чадахгүй бол би өглөхт дадаагүй харамд хүлэгдсэн шуналд ороогдсон анхлан суралцагч учир хэмээн авралын орноос хүлцэл өчөж өөр тус болж чадах юу байгаагаа ойлгуулах. 4. Өглөгийн саадыг хэрхэн ерөндөглөх вэ? Үүн дотор 4. 1-р дадаагүй ерөндөг. Өглөгийг өгч чадахгүй байгаа нь өмнө нь өглөхт суралцаж дадлагжаагүй гэм хэмээн ойлгож идүүгээ өглөг өгөхгүй бол хойшид ч өглөхт дургүй болно хэмээн ухан ойлгож өглөгийг өгөх хэрэгтэй. 2-т доройтсны ерөндөг эд нэн бага учир өгч чадахгүй бол бусдад туслах сэтгэлгүй өглөг өгөөгүй учир ядуу бөгөөд олон зовлон амсаж буй учир бусдад туслах өглөгт суралцах нь танд үхэхэд ч тустай. 3. Хорогдсны ерөндөг эдэд хорогдсон шунал нь зовлонд ариун бусыг амгалан эрхэмд барьсан бодол учир энэ буруу бодол нь хойшид ямагт зовлонд хүргэхийг сана. 4.
үрийг эс харсны ерөндөг. Өглөг өгөх нь хамаг амьтанд туслах бодийн хутгийг олох шалтгаан болох учир зуурдын өчүүхэн үрийг үлг орилон түүний гмийг ухаараарай гэсэн байна. За хоёрт санаа сэтгэлийн өглөг. Сэтгэлээ дотогш хандуулж өөрийн бие тэргүүтээ өглөгийн элдв олон зүйлийг авууга ихээр хувилган бодтоор хамаг амьтанд өгч буйгаар чин сэтгэлээсээ бодох юм. Үүгээр буйны хэмжээшгүй хураах бөгөөд энэ нь бэлэг оюунд бодисадвын өглөг хэмээжээ. Идгүй болвоос энэ өглөгийг өгөхийг Лаксангийн айлтгасан судраас айлтсан бөгөөд идтэй хүнч хийж болохгүй биш юм. Энэхүү өглөг нь бодисадвын 10 газрыг олоогүй үеийг өглөг бөгөөд 10 газрыг олсон бодисадваа нь идээр ядуурахгүй. 4. Тэдгээрийн утгын хураалтад 10 газрын бодисадвын өглөгт суралцах ёсыг ерөөлийн оронд барьж дээрх өглөгүүдэд одооноос эхлэн чадхаараа суралцсан ялангуяа бие, идэл, буянд хармын ерөндөгийг хэрэгжүүлж өглөгийн сэтгэлийг улам арвижуулахад шамдаж тийм анхааран авч буйдаа баяслыг бясалган орш. Ийн суралцснаар хойдын төрөлд бэрхшээл багаар өглөгийн чандад хүрэх ба хэрвээ эс суралцвал энэ насанд ч нисванаас аривдах, бодис сэтгэл унанд оройтох болон бусад төрөлд ч өглөгт орох дуршилгүй болох их гэмүүд буй. Бодис сэтгэлийг даган дурдж бясалгах бөгөөд бодийн хутагт зорин зориулга ерөөлийг олонтой тавих нь үндэс суурь болно гэсэн байна. За ингээд өглөгийн бэлэг бараамидын мэдээлэл номоо та бүхэндээ хамт уншлаа. Тэгэхээр бид бүхэн өглөгт суралцж одооноосоо дадаж эхлэх нь бидэд одоо өөхөх тийм ээ зөвхөн өөхөх төдийд биш, энэ амьдрал төдийд биш, дараагийн амьдралд мөн одоо бодисадвын замналаар замнаж төгс гэгэрлийн хутагт хүрэх энэ бүх замд одоо өглөгийн буян энэ маань одоо маш чухал байдаг бах нэ. Тэгэхээр хүн бүхэн өглөгийн бараамидэд хичээж тийм ээ өглөгт одооноос сэтгэлээ дадуулж та бүхэн минь өглөгт шамдаарай. За өглөх буянд одоо дадсан энэ хүн амаг одоо амтан бодисадва бурхтын буянд даган баясъя. Та бүхэндээ аз жаргал амар амгалан хүсэн өрөөё. За бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.